Бүгдний өнөөдрийн минь за өнөөдөр та бүхэндээ сахиусгийн зөвлөгөө гэсэн сэдвээр уншлага хийхээр бэлтгэсэн байгаа. За тэгэхээр та бүхэн маань энэ 3 үзрээс сонгож байгаад өөрт таалагдсан үзрээ сонгоод уншилтаа орох нэ. Үзэр маань цаанаасаа сонгогдож гарч ирсэн үзэр болохоор бас нэлээд утга учиртай байгаа. Энергийн шаардлагатай эхлээд хийхээр та хэд маань бас цаашаа энерги таарч байх юм бол группээ сонгоо яваарэ. За тэгээ хүмүүстэй хандаад нэг зүйлийг хэлэхэд манайхаа альва зүйлийг гаднаас дандаа хайгаад байна. Үзүүлж байгаа хүмүүс маань за ингээд энэ цацал ном хийлгээл тэр бөө энэ лам сайн энэ үзмэрч сайн энэ тарот чинь сайн гэдгүүгээд байх таа биш. Эсвэл нэг сэтгэл зүйчээс зөвлөгөө аваад амьдрал чинь 100% оп гэд болчдөг зүйл шиг санаад ингээд гүгээд яж болохгүй. Маш олон хүний үзэж байна. Тэгээ маш олон хүн зөвлөмж зөвлөгөө өгч байна. Тэгээд нэг зүйл дээр харамсаад байгаа зүйл маань юу юм бэ гэхээр хүмүүс яагаад өөрсдөөсөө ажиллаж чадахгүй байна. Яагаад өөрсдийг өөрчлөе гэж хичээхгүй байна. Ямар нэгэн сургалт зохион байгуулалт нь ямар нэгэн хүмүүстэй ингээд хэрэгтэй мэдээлэл өгнө гэхээр хүн сонсохгүй. Сонсохдооргүй, төвөзөхгүй, орж ирэхгүй. Тэгсээр нэ үзүүлэх болохоор бүгд гүгээд ороод ирнэ. Засал гэхээр ороод ирнэ тийм. Эсвэл манайхаа одоо та хэд маань одоо нийгмийн сошиал сүлжээг ингээд харж байгаа бол өөртөө хэрэгтэй хүн амьдралаа яаж өөрчлөх юм, тархиа яаж өөрчлөх юм, хэрхэн энэ амьдралаа аз жаргалтай болгох юм гэхээр тэрийг баг үзэж байгаа хүн нь маш цөөхөн. Тэгсээр нэ тэр гэмт хэрэг аллах болсон явдал хүчирхийлэл аимшигын түүх тэрийг бүгд очиод сонсож байна. Таны сонсч байгаа зүйлээр, таны үзэж байгаа зүйлээр, таны мэдэж байгаа мэдлэгээр таны амьдрал хэмжигднэ. Таны амьдрал бүтнэ. Таны бодлоор, таны үйлдэлээр, таны өөрийн энерги. Тэгэхээр үүнтэй адилхан яг үзүүлж байгаа хүмүүс маань турх туртай харилцаанд орохыг хүсдэг, гэр бүлтэй болохыг хүсдэг, үнэн ч хүнтэй уулзахыг хүсдэг, аз жаргалтай амьдрахыг хүсдэг, та хүний цорын ганц байгаасаа гэж хүсдэг. Яг үүнүүдээ өөртөө үзэхээр өөртөө адилхан асуудалтай байдаг байхгүй юу манайхан. Өөртөө хүнд итгэдэггүй, хартай, за эргэлзээтэй, өөртөө сэтгэл хангалуун биш, өрөөлт байтугай өөртөө ч итгэлтэй биш. Тэгэхээр минь таны яг татаж байгаа энерги ийм л байх нэ гэдгийг хэдүүл ойлгох нь. Тэгэхээр миний аялах гээд байгаа гол санаа гэх юм бол би бүтээсээ өдөр өөрийн онлайн анги энэ онлайн анги маань 21 хоногийн хугацаатайгаар хичээлүүд ороод явах нэ. Сэтгэл зүйн болон дээрэс нь сүнслэг мэдлэг за өөрийгөө яаж хайрлах юм, тархиа хэрхэн дахиж програмчлах юм, амьдралдаа та аз жаргалтай сайхан харилцааг хүссэн зүйлээ татахын тулд яг юу хийх ёстой юм бэ гэдэг дахиад юм сургалт орохоор бэлтгэсэн байгаа. Тэгэхээр та хэд маань ямар нэгэн лампуу гаднаас энэ хүчин зүйл нэг эргэтэйгээс эсвэл энэ болохгүй байх гэж гүөхээс илүүтэйгээр манайха өөрийгөө хайрлаад өөрийгөө өөрчлөөд ирэх цагт та хэд маань ч гэсэн орж ирэх зүйл нь яг өөрчлөлтөд ороод ирнэ. Одоо миний хамгийн ойрын жишээ гэх юм бол би 100 хэлтэй бай гэж бодъё. Би бүдүүн байна гэж яриад байгаа юм бол би хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин би хоолны төл бүдүүн байгаа минь яа хоолны дэлмээ барай. Тасгал хөдөлгөөнөө хий. Тэгвэл над дээр өөрчлөлт гарч ирнэ. Тэрнтэй адилхан таны хайр сэтгэл болохгүй байгаа юм байна. Таныг зодоод байгаа юм байна. Таныг хүчрхийлээд байгаа юм байна. Таныг хуураад байгаа юм байна. Өөр хүнд очиж амьдраад байгаа юм байна. Тэгвэл яах юм? Та өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Магадгүй тэр хүнийг явуулвал амьдралаас явуулвал таны амьдрал өөрчлөгдөнө. Танд дахиад боломж гарч ирнэ. Яг л үнтэй адилхан хэдүүлээ тэн дээр ихлэ ажиллах хэрэгтэй. Өөрийгөө өөр дээр эхлээд ажиллаад та өөрийгөө хамгийн сайхан хувилбар дээр очихын тулд ажиллах хэрэгтэй. Өөрийгөө толон дараад бахархдаг. Өөртөө хайртай. Өнөөдөр та яг энэ уншлагыг үзчихээд юу бодох вэ гэхээр нэг зүйлийг надад ингэж хийж өгөөрэй. Өөрөө толон таараарай. Бүх хугацаанд талаад болохгүй бол. Тэр яг өөртөө нүүр тулаад хэрвээ та өөрөө яг эрэгтэй хүн байсан бол өөрийгөө сонгох уу? Та яг сайхан эмэгтэй байсан бол хүсээд байгаа тэр хүн чинь байсан бол та яг өөрийгөө сонгож чадах уу? Та өөртөө байж чадах уу? Та өөрийнхөө яг юунд хайртай байна? Өөрийнхөө зааш тэр сайхан давуу тал, сул тал ууртай байна уу? Стресстэй байна уу? Аливаа зүйл дээр хурдан гомдолдог байна уу? Хүсээс хамаандгүй байна уу? Арчаагүй байна уу? Тэр болгон дээр нүүр тулах хэрэгтэй. Тэгээ үнэхээр ямар ч үгүй төгс өндөг шүүхэн байх юм бол тэр хүнд баяр хүргэе.
Тэгээ байхгүй бол та маань тийм өөрчлөх сургалтанд сурах хэрэгтэй. Сурагч байгаа хүмүүс маань надад Instagram болон Facebook-оор холбогдоод сургалтандаа бүртгүүлээд ороорой манайхаа. Хэдүүлээ өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээ 21 хоногийн дотор та хэд маань яаж ирс өөрчлөгдөх нь харцгаа өөрчлөх амьдралыг бас харцгаа хийдүүлээ. За нэгдүгээр группийг уншлах харцгаа чинь. За нэгдүгээр группийг энерги шалгалтыг хийнэ. За нэгдүгээр группийнхаа маань энерги шалгалт нь юу гэж гарч ирж байна вэ гэхээр одоо та хэд маань яг амьдрал дээр үйл хөдлөл авч байгаа хүмүүс байгаад энийг надад толцоохон ажил санхүүгийн тал дээр орж ирлээ. Тэгэхээр ажил санхүүгийн тал дээр та хэд маань өнгөрсөн хугацаанд санхүүгийн нөөц бололцоо нь муу өмнөх хормоогоо авч хойд хормоогоо нөхөд мэдэх шиг байдалтай явж исэн бол та хэд маань одоо яг харин өөрийнхөө хүссэн зүйлээ эхлүүлж байгаа, өөрийнхөө хүсэж байгаа тэр ажлаа хийх гэж байгаа, тэр тусмаа онлайн ажил хийж байгаа хүмүүс маш их байгаад харагдаж байна. Өнгөрсөн хугацаанаас ахвалаа юу хий гэж бодож ирсэн тэр зүйл дээр та хэд маань одоо яг үйл хөдлөл зоригтой авч эхэлж байгаа хүмүүс байна. За тэгээ бас ямар нэгэн хүмүүстэй хамтран ажиллая гэж бодож байгаа хүмүүс байгаа болцоо байна. За харилцаа талаас нь гэх юм бол нэг харилцаанаас гараад одоо нэг харилцаа руу орд юм уу? Энэ хүнийг сонгох, тэр хүнийг сонгох гэсэн байдлаар шийдвэрээ гаргах гэж байгаа хүмүүс байж болно. Гэхдээ нэгдүгээр группийн маань яг харилцаа гэхээс илүү санхүүгийн тал руу болцоогоо ороод ирсэн байгаа харагдлаа. За ямар нэгэн ажил сонгож чадахгүй байгаа эсвэл яг өнгөрсөн хугацаанд нэлээд гацалтын байдалтай байсан санхүүгийн чадамж чинь доогуур байсан тийм хүмүүс байгаа бол та хэд маань зөв группээ сонгоч. Ингэж харагдаж байна. За хэдүүлээ одоо нэгдүгээр группийг харна. За нэгдүгээр группийнхний маань хувьд гэхээр одоо яг амьдралд нэлээд доктортой тэнцвэртэй байдал орж ирж байна гэж харагдаад байна. Тэгэхээр та хэд маань ямар ч гэсэн нэг ажил дээр доктортой ажил та хэдийг маань хүлээж байна. Шинэ хамт олон та хэдийг маань хүлээж байна. Та бүхнийг дэмждэг, та бүхний ард зогсдог, та бүхнийг шүмжлэлгүйгээр анхаардаг. Яг таны хайжууд ингэж дэмжиж туслаад таныг ойлгох хүмүүс сүнсний хамт олон гэж ярьдаг. Тэгэхээр та хэд маань яг тэр сүнсний гэр бүлээ олж байгаа хүмүүс байгаад багш байна. Тэгэхээр ойрын хугацаанд маань та хэд тэр маань ирж байгаа сайн сайхан зүйлс энэ байх нэ. Тэгээд өнгөрсөн хугацаанд та хэд маань яалтчгүй ганцаардаж байсан, яг учраа болохгүй байгаад байсан. Хаашаа явахаа мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй, нэлээ өөртөө ажиллаж ганцаарч хүмүүс байгаа болов. Одоо бол та хэдт маань илүү хөв тавилан юу шагнаж байна вэ гэхээр яг та хэдийг маань ойлгох хамт олныг тойрон хүрээллээ өөрчилж байгаа хүмүүс байна. За эндээс нэлээд тогтворгүй харилцаа, тогтворгүй амьдралаас гарч ирж байгаа гэдэг хүмүүс маань тогтвортой зүйлс рүү илүү орж ирж байгаа л та. Тэгэхээр тогтвортой ажлын байр байгаад байна, тогтвортой харилцаа байна, тогтвортой найз нөхөд байна. Ийм зүйл рүү төлхөө орж ирж байгаа хүмүүс л яатчгүй ороод ирчтэй. Зэрэг муу гарч ирж байгаа зүйл. За тэгвэл энэ санхүүгийн тал дээр яг ямар зүйл болох юм бэ? Ирээж үгүй. Та бүхний маань санхүү ажил. За санхүү ажил төрлийн тал дээр та хэд маань юу гэж хэлж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд бол та хэд маань альва зүйлийг болох гэж бүтээх гэж хичээж байсан. За өөр зээлийн төлөвлөгөөд яг өмнөх амьдралд нь мөнгө нь хүрэлцэхгүй байгаа тийм сэтгэл мэдрэмжтэй байгаад байсан бол одоо та бүхний маань эхлүүлж байгаа зүйлс өнгөрсөн дэх зүйлс чинь байхгүй гэдгийг сануулж байна. Та бүхэн шинээр зүйлийг эхлэх хэрэгтэй, шинэ амьдралын хуудасанд нэг болцсон гэсэн мессежийг төлхөө оруулж ирж байна. Тэгэхээр энэ нэгдүгээр группийн дээр би харилцааны талаар уншмааргүй яагаад гэх юм бол нэгдүгээр группийн дээр харилцаа гэхээс илүү санхүүгийн байдал үнэхээр хүнд байгаа. Магадгүй энэ харилцаа үзгээд байгаа хүмүүс байвал та бүхэн маань өөр групп сонгорой. Нэг бол яг харилцаа чинь асуумаар байгаа боловч амьдралд чи яг
төлхөө тулгамдаж байгаа өнөөдрийн номер 1 чухал зүйл чи юу юм бэ гэдэг тэгэхээр санхүүгийн асуудал байгаад байгаа шүү байна. Ажил төрөл байгаад байгаа шүү байна. Та хэд маань үнэхээр харилцаа гэж бодож байгаа бол харилцаагаа түр хоошин тавиад харин одоо та хэд маань төвлөрөх ёстой зүйл бол ажил санхүү дээр төвлөрөөд өгөө. Шинээр нэг зүйлийг эхлэе. Өнгөрсөн хугацаанд та бүхнийг үнэлтгүй газар байсан бол та бүхнийг хүндэлгүй газар байсан бол одоо өөрчлөх хэрэгтэй байна. Одоо орж ирэх зүйл бол та бүхнийг өнгөрсөн чигчүүчин сэтгэлээ чинь зовоохгүй, та бүхнийг үнэлэхгүй байхгүй, шудраг ёс тогтож байна гэсэн зүйл ороод ирсэн байгаа болохоор та өнгөрсөн хугацаанд хангалттай мөнгө олж чаддаггүй байсан. Өнгөрсөн хугацаанд та бүхний ажил төрөл тэр хамт олон та бүхнийг шударгаар үнэлдэггүй байсан бол одоо яг та бүхнийг шударгаар үнэлдэг. Таныг дэмждэг. Таны хажууд зэрэгцээ зогсдог газар орж ирж байна. Өөртөө итгэлтэй байгаа манайхаа нэг төр бүрбихээ. Тэрнийг дахиад хэлсэн зөвхөн үзнэ. За би бол нушаал олон юм яриад байхыг хүсдэггүй, яг тодорхой гол зүйлүүдээ яриад явчихдаг. Үнэхээр дэлгэрэнгүй үзүүлмээр байгаа хүмүүс болохын ууршлага авдаг байгаа. Тэгээ та хэд маань бас ойлгомжтой айлуулах богино хэмжээний ууршлага байх юм бол та хэд маань бас хэрэгтэй байгаа гэж боддог шүү. Зарим нь яг урт хэмжээний бичлэг бас хүсээд идэх. За харин одоо сахиусуудын өгч байгаа зөвлөмж зөвлөгөө юу юм бэ гэдэг юм бол өнгөрсөн хугацаанд та бүхний сэтгэл шат зүрх шахалаад байсан. Өнгөрсөн хугацаанд альва зүйл дээр та бүхэн манайг хойноос утгалуулсан юм шиг мэдрэмжтэй байгаа гэсэн бол энэ зүйлсээ тавьж явуулаа. Өнгөрсөнд нь хайж байгаа нэгэнд дууссан гэсэн хүзэр гарч ирж байна. Та хэд маань сайн хааж байгаа бол 3 сэлэн болон цамхаг үзэрмэд хамтдаа гараад ирсэн байна. Тэгэхээр альва зүйлийг та хэд маань дуусгах хэрэгтэй байна, өөрчлөх хэрэгтэй байна. Яалтчгүй амьдралд чинь маш том өөрчлөлт төрчид байхад бити нөгөө 3 сэлмэн дээр тулгуурлаад тэр намайг ингэж шаргалуулсан. Миний хамтрагч надад худлаа ярьж байсан. Энэ ажил намайг өмнөлдөхгүй, энэ хамт олон тим юм гээд тэг яваад байхаасаа илүү зүгээр л хай. Өнгөрсөн бол таны өнгөрсөн, тэр танд хичээл сургамж юу гэдэг те. Эсвэл алдаач байж болно. Ерөнхийдөө бол өнгөрсөн дөх зүйл гэдэг бол хүнд юу зааж байдаг вэ гэдгээр өнгөрсөн дэх ямар ч зүйл байсан хүнд маш том сургамжийг өгч байдаг. Та яаж ч зовж байсан, яаж ч хууртж байсан, яаж ч чаналж байсан хүний өнгөрсөн гэдэг бол маш сайхан зүйл байдаг. Таныг маш илүү амжилт руу түлхдэг, таныг илүү сайхан зүйл рүү чиглүүлж байдаг, тийм зүйл байдаг. Тэгэхээр та хэд маань өнгөрснөө хорогдох ямар ч шаардлага өнгөрсөн тийм нэгэнд гомдох сайн цаг хугацаа үрчлээ, ийм ажил байсан мэн гэж ямар ч шаардлага хэрэггүй. Тэр бүхэн та хэд хичээл болж байгаа. Нөгөө зовлонтой зүйл байхгүй бол хүн аз жаргалтай зүйлийг мэдрэх боломжгүй гэдэг шиг л юм. Тийм зүйл байна. Тэгэхээр та хэд маань энэ зүйлээс гараад орхисныхаа дараа юу тавьчих вэ гэхээр цоо шин боломж танд орж ирж байна. Цоо шин үүд хаалганы гэж орж ирж байна. Гайхалтай. Та хэд маань өөртөө энэ хүзрээ харж байгаа бол би энэ ажлыг авчихлаа гэсэн мэт байна. Тэгэхээр та хэд маань хүсэг хүлээсэн ажилдаа орохны, хүсэг хүслээсэн бизнесээ амжилттай эхлүүлж чадахны ямар нэгэн мөнгө санхүүгийн тал дээр санаа зовж байгаа хүмүүс байгаа бол ямар ч санаа зовх шаардлага. Та бүхний өнгөрсөн дэх энэ 5-ын зовс шиг энэ нэр одоо ингээд дуусгар болж байна. Энэ бол нэг сарын хугацаанд болох зүйл, өрнөж болох зүйл гэж харагдаж байна. Та хэд одоо хүзрээсээ ч гэсэн харж байгаа бол та хэд маань энэ зүйлийг хараарай. Энэ ямар дарк хаад бараан байна тийм. Ирээдүйд чи ямар гоё зэрэгтэй байна гэдгийг өөртөө хараарай. За та хэд маань шинэ ажлын боломж гарч ирж байна, шинэ хамт олон, шинэ хөрлөл гарч ирж байгаа юм байна. За тэгээд энэ зүйлийг энэ ажилд орсноор амьдрал чинь яаж өөрчлөгдөж байна гэхээр өнгөрсөн дэх зүйл таны амьдралд хизээж орж ирэхгүй. Илүү сайхан боломж, илүү сайхан амжилт та бүхнийг маань хүлээж байгаа юм байна. Цаашраа өвлөн дэвжих. Яалтчгүй одоо зүгээр байж санал ороод ирдэг. Энэ тэндээс таныг одоо рекламанд тоглоор чи ийм зүйл хийж, ийм бизнес хийх гэсэн ма та хамтраад ороод ирээч гэсэн байдлаар орж ирж байна. За бас энэ дунд маань энэ зүйлээ дагаад юу байна вэ гэхээр шинэ уран байр худалдаж авахар боломжтой байна.
Ийштэй шууд нүүе гэж бодож исэн бол та бүхэн маань нүүх боломжтой байна. Нэг мэдээг хүлээж байгаа хүмүүс маань тэр мэдээг хүлээж авахны юм. Тэгэхээр гайхалтай мессеж нэгдүгээр группийн дээр маань орж ирж байна. За одоо харин хэдүүлээ орг картагаа мессеж аваад үзье. За орг картагаа мессеж. За чи бол бурхны хүүхэд, бурхнаар эвээгдсэн хүүхдээ. Тийм болохоор бүх чамд ирж байгаа тэр дэмжлэг бус хүмүүсийн тэр сайн сайхан сэтгэлийг хүлээн аваарай. Өөрөө өөртөө нөгөө нэг сүнсний зорилго төр төвлөрөөрэй гэдэг гэж байна. Тэгэхээр яалтчгүй өнгөрсөн хугацаанд та бүхэн маань нэг зүйлийг бодож ийсэн. Энэ зүйлийг л хиймээр байна. Энэ бизнесийг хиймээр байна. Энэ ажлыг би ормоор байна. Би дарга болмоор байна. Би тийм компанид ажилд орё гэж бодож ийсэн хүмүүс байгаа бол та маань энэ дээр маш их төвлөрөө гэж харагдчих. Та хэд бол энийг авах болно. Чи өөрөө өөрийнхөө одоо тэр юу хүсэж байгаагаа олж чадахгүй байсан ч гэсэн бурханд итгэе. Чамайг сахиусрын тэнгэрүүд боломжтой гайхалтай замчилж байгаа газарчилж байгаа гэж харагдчих. Тэгээ та хэд маань магадгүй ингээд өөрийнхөө хүсэн хүлээгээгүй тэр мэдээг олж авах юм шиг байна. Энийг юу гэж харагдчих байна гэхээр зөө би тийм ажилд орж чадахгүй дээ. Миний бизнесмен болно гэж юу авах вэ? Би ийм компани үүсгэн байгуулна гэж юу авах вэ? Гэт байж гинтэлтэй ороод ирэхээр шинжтэй бас харагдлаа. За өөрийнхөө бодолтой өөрийнхөө ботооч ертөнцтэй ажиллах хэрэгтэй байна. Тэгээ өөрийнхөө энэ зүйлсийг чимээгүй бүтээх гэж өөрийнхөө чимээгүй бүтээх хэрэгтэй байна гэсэн мессеж орж ирж байна. Тэгэхээр та хэд маа дараагийнхаа шатнаа яах вэ гэд тэгэхээр өөрийгөө ингээд гайхалтайгаар бүтээж эхлэхний. Тэгэхдээ энийг ингээд би тийм ажилд орсон, ийм ажилд орно, би ийм юм хийх гээд ийм бизнес орох гэдэг гэж хэлхээс илүү та хэд маа энэ зүйлийг чимээгүй бүтээх болно. Нэг л өдөр гайхалтайгаар хүмүүс та бүхнийг мэдэх болох нь. Ингээд явж ирсэн чи яагаад ийм болчихов? Гинт яаж ингэж чадваа ч юм уу те. Энд орныгоо ч гэсэн та бүхнийг маш гайхалтайгаар хүлээж авахар харагдлаа. За нэгдүгээр группийнээ бүгд нь амжилт хүсье. За хоёрдугаар группийн өөрчлөлт гарцгаа. Хоёрдугаар группийн маань дулуугийн сэлмийг сонгосон байна. За энд хоёрдугаар группийн маань маш эргэлзээтэй хүмүүс байгаад байна. Эсвэл сайхан хамтрагч ер нь худлаа ярьж байна да гэсэн мессеж орж чинь. Тэгэхээр хосын уншлага болох нэ. Тэгээ хосын уншлагтаа ер нь жоохон худал хуурмаг байгаад байгаа 3 дахь ч гэдэг энэ нөлөөлөл байна. Танд худлаа ярьсан, заараар ч хүмүүстэй харилцдаг, чаддаг. Танаас ямар нэгэн зүйлийг нууж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байгаа бол та хэд маань маш зөв группээс сонгож орж иржээ. За бас таны араар нэг зүйл хийгээд байгаа, таны хүмүүс муулаад байгаа юм шиг эргэн тойрных нь хүмүүс найз нөхөд байж болно. Таны араар муулж байгаа, худлаа ярьж байгаа юм шиг тийм мэдрэмж өөрийн үед авч байгаа бол бас зөв групп байх нь. Тэрнээс нь ямар нэгэн зүйлд маш их эргэлзээд байгаа. Мэдрэмж бодлого хоёр ч эргэлзээд байгаа хүмүүс байгаад биш вэ? Хамтрагчд нь та бүхэнд худлаа ярьлаа гэж бодъё. За нэг хүүхэнтэй уулзаад байгаа юм шиг тад мэдрэмж төрлөө. Гэтэ тэр хүний за үгүй л хөдөө бодлороо тийм үгүй л хөдөө худлаа байл хөдөө гэсэн тийм бодол мэдрэмж хүн зөрчилдөж байгаа гэсэн мессеж орж чинь. За тэгвэл тодорхой мэдж чаач. За маш их бодлын төвчлөлтүүд байгаад байна. Маш их бодолд орогдсон байгаа бол зөв групп байна. За бас нэг шинэ ажил шинэ төсөл шинэ юу гэдгийг амьдралдаа эхлүүлж байгаа хүмүүс байгаа бол бас зөв группээс өгсөн байна гэж харагдчихэ. За хоёрдугаар группийн маань бол харилцааны төлөвш болох юм дээ үнсээ. За хоёрдугаар группийн одоогийн байдлыг харнаа гэж. За хоёрдугаар группийн маань одоо харилцаан дээр хүн хоорондын харилцаан дээр юу болоод байна гэдэг тэгэхээр та хэд маань ер нь бол надад санхүүгийн асуудал энэ дээр бол гайгүй харагдаж байна. Ажил төрөл санхүүгийн асуудал бол хувийн амьдрал дээр бол гайгүй. Яг гарч ирээд байгаа зөрчилдөөн асуудал гэдэг юм бол юу юм бэ гэхээр хүн хоорондын асуудал дээр яалтчгүй
маргаантай, зөрчилтэй, хэрүүлтэй, тэмцэлтэй байгаад байна. Нэг ойлгохгүй байгаа. Таны ялцчихгүй араар нэг худлаа хүн танд худлаа яриад хуураад байгаа юм шиг мэдрэмжийг өгöd байгаа болохоор та бүхэн маань энд маш их хуурлаад байна гэж харагдаж байна. Сүүлийн үед ойрын ер нь 1 сартаа л ер нь та тийм сэтгэл санаа тавгүй. Хүү орондоо энэ харилцаанаас болоод байнгын ууртай утсаартай байгаад байгаа болов стресстэй. Тэгээ хүзэр таад маань юу шийдүүлж байна вэ гэхээр хүү орондоо харилцаан дээр чинь маш их зөрчилтэй хэрүүл тэмцэлтэй байгаад байна гэдгийг харуулж орж ирж байна. Бос зүйлдэг бол угаасаа санаа зовоод байх ямар ч шаардлагагүй байгаад байна л да. Тэгэхээр одоо цаашаа хэдүүлээ авшруулаад хүү орондоо за яах юм бэ гэдэг зүсгэн чи. За би бүлийн хүмүүс байгаа тийм маш олон дурсамжтай. 2-р группийнхний маань асуудал нэгэд тэгэхээр та хэдийн маань гэр бүлийн хүмүүс та бүхэнд худлаа ярьсан та бүхний маш их зовоогоод байгаа асуудал байна. Тэгэхээр энэ дотор бас нэг орж ирж байгаа мессеж нь юу юм бэ гэхээр 2-р группийн дээр маань гэр бүл цэцлүүлж байгаа хүмүүс бас нэлээдгүй байгаа харагдлаа. Тэгэхээр шүүх цагдаа болоод байгаа гэр бүлийн асуудал төр шим тийм зөрчилтөө тэмцэлтэй шүүх цагдаагийн асуудал байгаа бол энэ та бүхний талд зөвөр ирэх болно гэсэн мэдээлэл ирж байна. Одоогийн байдлаар бол яг хоо тэр асуудал нь зөвөр шийдэгдэхгүй байгаа. Та хэдийн хэрэг явдал бол та хэдийн талд биш байгаа байдал байна л да. Яалтчгүй 2-р группийг маань нэлээ урт удаан хугацааны та хоёрын маань хооронд дурсамжтай юм байна. Урт хугацаа хамтдаа өнгөрөөсөн хүмүүс байгаа байна. Энэ харилцаа бол цаашаа энэ худал хил ам зөрчилдөө ерөөсөө биенээ ойлгохгүй байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад та бүхэн маань ер нь л энэ харилцаанаас гарч явахыг хүсэж байна. Энэ харилцаа та бүхэнд маань ер нь маш хүнд мэдрэмжийг өгч байгаа. Ганцаараа л энэ харилцааг болгоход тэмцээд байгаа хүмүүс 2-р группийн дотор маш их байсан байна. Өнгөрсөн хугацаанаас ахуулаад харилцаагаа болгочихгоод бүтээч гээд энэ хүнийг маш их удаа уйчсан, маш их удаа харсан, хүлээсэн, твчсэн хүмүүс байгаа. Тэгээ та хэд маань одоо бол энэ харилцааг өрнөл юм байна. Тавьж яваад би орхий гэсэн байдлаар хандаад байна гэсэн мессеж орж ирлээ. Одоо мэдээ цагаасуудын зөвлөмж зөвлөгөө гарна. За, цагаасуудын зөвлөмж зөвлөгөө гэдгсэн чинь та яг маань сэтгэл зүйн айлгүй томцортой байлгаарай, доктортой байх тал дээр анхаарай гэсэн мессеж орж ирж байна. Тэгэхээр амар амгалан байлгах тал дээр анхаарал бясалгал хийдэг хүмүүс маань бол бясалгал хийгээд йог хийдэг бол йог хийгээд өөрийнхөө дотооддоо хэсэг ажиллах хэрэгтэй байна. Өөрийнхөө амар амгалан байх тал дээр маш их анхаар өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө нүг эрт хүч цог золбоо тэр буцааж энерги татах хэрэгтэй байна. Та хэд маань яаж энерги татах вэ гэхээр өөрийгөө хайрлах, өөрийгөө тэнцвэртэй байдлын нэг доктортой амар амгалан байлгах тал дээр ажиллаад хэлсэн цагт та хэдийн маань нөгөө энергийг эрт хүч буцаад ороод ирэхийг харагдаад байна. Тэгсэн цагт та хэд маань харин өөр хүүхдтэй анхаарад, гэр бүл дээрээ анхаарад илүү өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлсээ хийгээд яг өмнөхдөө энийг анхаарад аз жаргалтай байж чадхаар байгаа хгүй юу? Нэг бодлогомог зүйлсийг юм болж бүтггүй байгаа зүйлсийг амьдралаасаа гаргаад хайсан цагт та эд маань ирж байгаа зүйлс нь аз жаргал амар амгалан тэгээд бус өөрийнхөө хэрэгтэй байгаа тэр зүйлс рүү илүү цаг хугацаагаар зориулах хэрэгтэй байна. Таны худлаа яриад байдаг, таны гомдоогод байдаг хүн рүү анхаарал хандуулахаас илүү таныг жаргалтай бодлогодог хүн рүү анхаарах зам магадгүй ингээд тэжээр амьтналтайгаа хамт байж цаг хугацааг өнгөрөөх, найз нөхдөдтэйгээ хамт байж гоё цаг хугацааг өнгөрөөх, аз жаргалтай байх тэр бүх боломжууд нь гарч ирж байгаа юм байна манайхаа. Тэгээд 2-р группийн маань ерөөсөө энэ харилцаа юм байна, тийм байна гэж шантрах ерөөсөө шаардлага байхгүй гулаа өмнө хэлсэн хүн туурдсан юм шиг мэдрэмжтэй ерөөсөө байж тэр хүнтэй тэмцэлдэг шаардлагагүй гэсэн мессеж бол надад түлхүү орж ирж байна мэдрэмж дээр. Яа гэдэг юм бол худлаа яриад байгаа нүн таны гомдоогоод зовоогоод байгаа энэ нөхцөл байдлаас гарах шаардлагатай байна. Тэгсэн цагт та бүхэн амар амгалан аз жаргалтай байдлыг олж авах болно. Яг норк гарч байгаа мессеж байна.
За Oracle card-ных нь мессеж ч гэсэн ялцчихгүй. Үйл хөдлөл аваа. Чи яг өөрийнхөө зөв нөхцөл байдал дээр явж байна. Өөрөө өөртөө итэг. За өөртөө итэг гэсэн мессеж яг тодорхой гараад ирсэн байна. Тэгэхээр таад маань өөрөө бас энэ мессежийг харж байгаа бол таад өөртөө итгээ. Бусдын тэр бодлоо бол үнэн болов гэж ямар ч эргэлзэх шаардлагагүй. Үнэхээр та завж байгаа бол энэ харилцаанаас хэл хязгаараа тавь. Өөрийгөө эхлээд хайрл, өөрийгөө ойлго. Тэ харин тэр нөхцөл байдлыг таслан зогсоо. Өөрийнхөө аз жаргалыг бол. За та бол одоо хамгаалагдсан хүн гэж юм. Тэгэхээр өнгөрсөн бүхэнд одоо ингээд таны ард үлдчихэ наа. За би чамд ингээд амраа маглан тайвширлыг тэгэд тэр нөгөө аюулгүй мэдрэмжийг авчирч байна гэж хэлж байна. Тэгэхээр та хэд маань ялтчихгүй сахиусууд нь ч гэсэн ивэж байгаа юм байна. Ямар нэгэн байдлаар та хэд маань энэ зүйл яагаад болов? Энэ зүйл яагаад хөдөлгөөрмөг зүйл саяхан илэрсэн байгаа бол энэ бол бас сахиусуудын оролцоотой зүйл байх нэ. Та хэдийг маань зөв нөхцөл байдал руу илүү аз жаргалтай зүйл рүү түлхээд байгаа юм байна гэдгийг сайн ойлгох ухаарах хэрэгтэй шүү манайхаа. Ийм хүнд нөхцөл байдал хөдөлгөөрмөгөөс та хэдийг маань хамгаалж илүү танд тодорхой гаргаж ирж байгаа юм байна. Өснөрөө та хэд маань илүү аз жаргалтай амраа мөхсөн зам руу хөтлөгдөж байгаа юм байна гэдгийг өөрсдөөсөө авахаараа манайхаа. Өсвөд нь ч гэсэн гайхалтай чиглүүлж та хэдийг маань харж хандаж ивэж байхад бусдын хэмжлэг байхгүй ганцаараа ингээд өөртөө ичтгэхгүй өрөөлт итгээгээл тэр хууртаад яваад манайхаа. Өөртөө итгээрээ сахиусуудтай итгээрээ та хэдийг маань яг зэрэгцээд хамт алхаж юм гэдэгт итгээрээ. За 3 дугаар групп их маань ажиллахад орцгоё. За 3 дугаар групп ихний маань хувьд энэ шинэ харилцаанд орох гэж байгаа хүмүүс байна. Шинэ ажил авч байгаа хүмүүс байна. Нэг шинээр аливаа зүйлийг авч байгаа гэж харагдаад байна. Тэгэхээр саяхан таад маань одоо байр авъя гэж бодож байгаа бол ямар нэгэн нийт зүйл машин хэрэг юу гэдгийг тий үнэт зүйл авъя гэж бодож байсан хүмүүс байгаа бол зөв байна. Гадаад авъя гэж бодож байсан хүмүүс байгаа бол зөв байна. Амьдралдаа нэг шинэ хуудсыг эхлүүлж байгаа хүмүүс байгаа бол зөв байна. Энэ юу ч гэж болно шүү манайхаа ажил төрөл хайр сэтгэл хүн харашилж ихэлсэн ч байж болно. Ийм шинэ нэг хүмүүс гонхгүй ороод ирсэн байна. Замтал энерги шаардлагатай болчихлоо үзье. За өнгөрсөн хугацаанд маш их та хэд маань сураг бодолд автаж хэцүү байж одоо харин амьдралд байгаа шинэ зүйлсээр татаж оруулж байгаа гэсэн байж өгч ирж байна. За хатны цус гараад ирсэн гэхээр та хэд маань нэлээд доктортой зүйлс орж ирж байна. За нөгөө шууд утгаар ингээд их юм бол маш их мөнгө санхүүгийн тал дээр чинь дэмжлэг орж ирж байгаа байна. Өнгөрсөн хугацаанд сахалтай хэд маань сураг бодолд автаж байсан бол энэ зүйл одоо дуусгал болж байна гэсэн мессеж орж ирлээ. За магадгүй энэ группийг ингээ уншиж байгаа хүмүүс цөөхөн хүмүүсийн тутамд яг сураг бодолтой автчихсан би юу ч яг миний хайрлуулал яг миний амьдрал яг гэсэн нэг тийм готронг байдалд орсон хүмүүс байгаа бол бас зөв группээс сонгож идэвхтэй цаашаа нэг юу гарч идэх үзэх болно. Сингапур группийг юм. За ялцчгүй 3 дугаар группийг нь бас нэг зүйлийг ингээд төгсгөөд нэг зүйлийг орхиж яваад нэг танд ачаа дараа болж исэн зүйлээс орхиод шинэ зүйл рүү эхэлж байгаа хүмүүс ялцчгүй байна. Өөрийнхөө яг юу хүсэж байсан тэрийг олж байгаа хүмүүс байна гэсэн мессежийг ороод ирсэн байна. За гурван маань төлхөө орж иж байгаа зүйл хайр сэтгэлийн тал дээр гэх юм бол та хэд маань осоосоо хол занд явах гэж байгаа хүмүүс байна л да. Тэгэхээр гадаад орн руу явж байгаа нэгнийгээ ямар ч ус орхиж байгаа. Гэхдээ энэ нь яг зовоод хэцүү болоод орхиж байна уу гэхээр үгүй. Үнэхээр орхих шаардлагатай болоод нэг газар руу томилолтоор явж байгаа эсвэл нэг газар руу ажиллаар явж байгаа энэ харилцааг орхихыг хүсэхгүй байгаа мэдрэмж бол маш их орж ирж байна. Тэгээ энэ нь та хэдийг маань юу руу түлхэж байна вэ гэдэгт тэгэхээр илүү боломж бололцоороо түлхээд байгаа асуудал байна л да.
Гурван маань яалтчгүй шинэ ажилд хүрэл дээр ороод ирж байгаа шинэ нөхцөл байдал руу орж ирж байгаа хүмүүс байгаад байгаа юм байна. Тэгээд бас за 3 дугаар группийн маань бол гэр бүлтэй өнгөрсөн хугацаанд бол гэр бүлтэй за бас хайртай хүнтэй байгаа. Тэгэхээр одоо жоохон харилцаа нь асуудалтай байгаа зүйлс орж ирж байна. Стрессч байгаа зүйлс орж ирж. Тэгэхээр юу нэр стресстэй байна вэ гэхээр хол цай та бүхний маань стресстүүлж байна. Энэ шинэ нөхцөл байдал та бүхнийг маань стресстүүлээд байна гэсэн мессеж орж ирлээ. Нөгөө тухтай бүсээсээ яг энэ гэр бүлээсээ холдож байгаа. Нэг бол энэ тухтай бүстэй хүмүүс орсон байдаг да. Тэг бүх зүйл нь өөрчлөгдөв. Шинэ ажил төрөл, шинэ хамт олон, шинэ сургууль гэж яваад тэгэхээр дагаад амьдрал өөрчлөгдөв, хүрээлэл өөрчлөгдөв. Тэр зүйлс орж ирж байгаа. Энэ болгоноос болоод та бүхний маань хосын харилцаанд бас жоохон стресстэй зүйлс байгаа болов би бидэд итгэхгүй, би бидэгээ маргалдах, зөрчилдөх. За жоохон үл итгэх тиймэрхүү асуудлууд бас их гарч ирж байна. Тэгээ сөрөг бодлууд маш их гарч ирж байна. За би энэ гадаад руу явах, би энэ ажлыг авчихад манай гэр бүл яах бол, манай хайртай хүн яах бол, найз охин маань яах бол гэсэн мессежүүд маань бас их түлхүү орж ирж байна. За энэ нөхцөл байдлууд дээр бас ахуйсууд нь юу гэж хэлсэн бэ? Гурван хүн болохоор яг л өстой хамгаалттай хүмүүс байна да. Маш их эргэлзээнд орсон, төөрөлтөлд орсон байгаа хүмүүс яах учраа болохгүй. Гадаад уучраа гэх энэ асуудалд орчихгүй бол ажиллаан гэдгээр хайр дурлал асуудалд орчихгүй бол тэг яагаад мэдгүй байгаа хүмүүс маш их бян бодлоо бүжиглэн дээр маань гурван хүсэнтэйхэн зөвлөгөөг хүлээж авъя гэдэг. За сахиусуудын зөвлөгөө юу гэж хэлүүлж байна вэ гэхээр таад маань яг зөв групп дээрээ зөв асуудал дээр явж байна гэсэн мессеж орж ирд. Энэ бол та бүхний хувь танилангаас ирж байгаа зүйлээ энэ нөхцөл байдал нь энэ шинэ газар руу явах, энэ шинэ ажлыг хүлээж авах бол та хэд маань ялцчгүй болох ёстой зүйл таад амьдралыг илүү сайхан аз жаргал руу хөтлөж байгаа зүйл болохоос биш илүү дор зүйл рүү эсвэл муухай зүйл рүү хөтлөж байгаа зүйл биш юм байна. Тэгээ та хэд маань сахиусууд нь гол нь хэлж байгаа зүйл нь хүчтэй байгаарай гэж хэлүүлж байна. Манайхаа 3 дахь бүлий те хүчтэй байгаад өөрөө өөртөө гэр бүлдээ итгээрэй. Аз жаргалтай болно гэж итгээрэй. Сангуудаа бас итгээрэй гэсэн мессежийг түлхүү оруулж ирлээ. Энэ хувьтлангийн хүзэр рүү хувьтлангийн хүрд гэж байдаг. Тэгээ ямар гайхалтай зураглалтай бэ? Би сая зураглалыг одоо л ажиглалаа л да. Өмнө нь бол зураглалын ерөөсөө ажилтгүй байсан. Гэсэн чинь энэ цаана лотэй болоод байгаа юм байна. Тэгээ энэ хүмүүс маань ингээд тааруулах гэж сууж байгаа юм байна. Тэгээ та хэдийг маань үнэхээр зөв замаа ингээд олсон. Зөв зөвлөлтөө явуулсан. Та хэд бол баг лотод гочсон. Яг та хэд маань энэ сонгох зүйл чинь зүгээр л хүчтэй бай гэсэн мессежийг оруулж ирж байна. Эндээ бол та хэдтэй орж гарч байгаа зүйл нь нэг ч сөрөг зүйл байхгүй. Зүгээр л өөрөө өөртөө идэг. За Oracle card-ны чинь мессеж хүртэл тэгээд гараад ирсэн байна. Үйл хөдлөл аваач өөрөө энэ нөхцөл байдалтай итгэе. Тэгэд чамд одоо өөртөө итгэх хэрэгтэй байна. Өөрийгөө хайрлаа гэсэн мессеж орж ирж байна. Тэгэхээр та хэд маань яалтчгүй тэг димээ юмд санаа зов. Зүгээр л шууд итгээд энэ зүйлээ хий. Итгээд ирээдүй сайхан болно, гэрэлтэй болно гэдэг зүйлд итгэх хэрэгтэй, өөртөө итгэх хэрэгтэй. Өөртөө итгэснээр та бүхэн маань өөрөлд итгэж чадна. Өөртөө л итгэлтэй байх юм бол бус түүнд итгэж чадна. Би хийж чадна тэгвэл манай гэр бүл аз жаргалтай байна гэсэн зүйлдээ итгэж чадна. Та хэд маань гол зүйл нь юу вэ гэхээр өөртөө итгэхгүй байгаа учраас за чи одоо бид бос сахиусан тэнгэрийн юуг авсан, тусламж дэмжлэгийг авсан. Тэгэхээр чамаг сахиусууд маань чиглүүлж байна. Чи Дивачингийн ивэлийг авах болно гэсэн мессеж орж ирж байна. Тэгэхээр энэ группийг уншиж сонсч байгаа хүмүүс маань юу вэ гэдэг юм бол миний магадгүй өнөөдөр энэ уншлага би өөрөө юус уншлага хийхгүй байгаа. Хувийн уншлага маш их авч байгаа учраас энэ уншлага дээр хийж чадахгүй байгаа. Тэгээ өнөөдөр
хиймээр санагдаад ингээд хийгээд ороод ирж байгаа нь юу вэ гэдгээр та хэд маань бас чиглэл хэрэгтэй байгаа учраас энэ зүйл болж иж болно. Өнөөдрийн имжлэг та бүхний маань маш хэрэгтэй хүндээ хүрч чадах юм бол маш зөв цаг зам руу чиглүүлэх болно. Гэтэ хүн болгонд таардаггүй та хэд маань бас мэдж байгаа ба. Хэдэн мянган хүн үзлээ гэд тэгэхэд 3,000 4,000 хүн тохирох албагүй. Тэгээ яг л хэрэгтэй хүндээ л хэрэгтэй мессежийн зөв цагтаа очих болно гэдгийг анхаарал манайхан. Тэгээд эргэлзээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа зөрөгтэй хөдөлж зөрөгтэй шийдэл өөр нэгдэг гэр бүлтэй ихдэг ирээдүйдээ ихдэг аз жаргалтай байна гэдэгтээ итгээрэй. За энэ хүртэл үзсэн бүгдэнд баярлалаа манайхан.